Аав маань 120 жилийн хой өнөөдөр тэмдэглээд тэгээд аавынхаа ямар ч байсан театрынхаа музейд нэгэн байр суурийг эзэлж байгаагийн хувьд аавынхаа эдэлж хэрэгжилж байсан зарим нэгэн зүйлүүдийг цааш нь бид хоорондоо гэр бүлээрээ ярьж байгаад тэгс нэмэн л дээ юу янз бүрийн эдэлж хэрэгжилж байсан зүйлүүд нь өнөөдрийн хувьд бол зөвхөн надад байсан зүйлүүдээ би театр музейд үзүүлж байна. За тэгээд цаашдаа аавынхаа энэ үзмрүүдийг бол театр музейд үлдээх шийдлээ. Яг тэгэхээр зөвхөн гэртээ гэдэг ч юм уу гэр музей болгоод гэдэг ч юм уу байлгахаар зөвхөн ерөнхийдөө бол олон түмний биш зүгээр хязгаарлагдмал хүрээнд байх болов. Тийм учраас олон түмэнд нийт театрын уран бүтээлч олон хүмүүстэй хүртэл болох вэ. Зарим тал дээр үзэгчдээр ч гэсэн хүртэл болж иймэрхүү юм хэрэгжилж идэлж байсан юм байна. Мэдээж асуудал идэлж хэрэгжилж байгаа зүйлээр нь хүний оюун санаа юунд тэмүүлж байсан яадаг уран бүтээлдээ яаж ажилдаг байсан энэ тэр арга барил нь харагдан шүү дээ. Тэгэхээр зэрэг олон түмэндээ хүртээмжтэй байх болов гэсэн үүднээс би театр музейд энэ үзмэрх зүйлүүдийг үлдээе гэж бодож байгаа. Хатанбаатар Магсарживгаан хүү Сундан шүрэн гэж уулын яамд хамгаалах шийдэг байсан гинлээ. Тэгээд аавд маань тэр аавынхаа өөрөөр хэлбэл Хатанбаатар Магсарживын эдэлж ирсэн сүхийг бэлгэлсэн байдгийн. Тэр нь одоо болтол надад хадгалагдаад зайхан он цагийн эрэхэнд жаахан илэгдэж хорогдож бас хаяа хэрэгэлдэг байсан болохоор зэрэг бас мөнгө нээгээд байсан нэг тийм сүх би музейд өгч өөрийнх нь амд хэрэгжилжсэн нэлийн олон буунууд байсан юм а. Тэгээд дүүн бас өдөө гадаа байсан болохоор зэрэг ахыхаа буу шийдвэрийг би хэрэглэнэ гэж авч явсаар байгаа. Тэгээд нэг ганц энэ буудсан байгаа. Амд хэрэгэлдэг байсан. За өөрийнх нь эдэлж хэрэгж байгаа байсан хит утга байгаа. Энэ хит утга бол нөгөө манай богд Жавзан дамб богдын хатны дондогдуулам хатны зүгээр энгийн үедээ хэрэгжилж ирсэн энэ хит утга нь ингээд хадгалагдаад үлдсэн байдгийг. За тэгээд бас цогцооч кино тоглож явахдаа яг аваа маань өмсөж цогцооч тоглож ирсэн дуулга байна. Бөмбөр ногоонд хадгалагдж байгаад бөмбөр ногоон театр шатсах үед энэ дуулга бас л ижилхэн галд өртсөн байгаа. Тэгээ гадна талынх нь нөгөө алтцсан алтууд нь шатсны үүднээс ингээ харлаад ингээд байцсан байгаа. Нэг юм юу. Хамгийн гол юм нь үхээр театр гэдэг юм кино гэдэг юм дээр жижигхэн хүний роль дээр ажиллах ажиллагааны тухай нэг юм өөрийнх нь гар бишмэлүүд болон өөрийнх нь тайлан за тэгээд роль дээр хэрхэн яаж ажилддаг дүрийнхэн энэ юу гэдэг текст гэдэг чинь үгүүдийг яаж ажилддаг яаж хэлж яадгүй гэдэг юм дээр ирээдүйн уран бүтээлчдэд тэрэг болох болов гэсний үдээс энд тавьсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол та нар бүгдээрээ мэдэн штэ. Сэрэлт кинон дээр чи аль газараас ирж миний охины толгойг залгих гэж ирсэн амитан бэ. За тэр үедээ бол яг жижигхэн тайзны уран чадварын хувьд хэллэг нь хэдийгээр тэр үедээ зөгцсөн тэр үеийнхээ үзэл сурталт зөгцсөн хэдий боловч өнөөдөр тайзны урлаг дээрээс жүжигчдийн тайзны ярианы ур чадвар гэдэг бол маш их хэрэгтэй зүйл учраас манай багш нар бүгдээрээ ярьдаг. Улаан харандагаар та нар өөрсдийнхөө дүрийн үгэн дээр ажиллаач. Яг тэгж ажилддаг байсан. Нэг өөрийнх нь ороолын дэвтэр одоо өөрөөр хэлбэл Отелло жүжигэн Яаго тоглох дүр дээр ажиллаж исэн тэр юу байгаа.